BitClub Network компаниг үндэслэгч Rasmetal нь Германд байгаа хүмүүстэй телемостоор уулзалт хийсэн байна. Энэ бичлэгийг Happy 24 нийгэмлэгт зориулж орчуулж байна. За Осакад Японд өнөөдөр том үйл ажиллагаа болсон. Өнөөдрийн үйл ажиллагааны зургийг та нар харсан уу? За өнөөдөр бол үйл ажиллагаанд 1500 хүн уулзсан байгаа. Та нар хэдүүлээ байна? Биднээс 1501 хүн байна. BitClub бол дэлхийн нийтээр бол одоо бүүн болж байна. Бүүн болгож байгаа. За одоо юу болсон талаар ярилцъя. За надтай ажиллахан та бүгдээрээ бас их санаа зовцсон байгаа. Ягаад гэвэл олборлтын хүчин чадал нэмэгдэхгүй байгаа. Яг одоогоор бол бид 2700 петахешийн хүчин чадлын тоног төхөөрөмжийн төлбөрийг төлсөн байгаа. Ойрын хэдэн 7 хоногт бол 1000 петахеш хүчин чадлын тоног төхөөрөмж суурилагдана. Ингэснээр 1600 петахешийн хүчин чадалтай болно манай майнинг ферм. За дараагийн 2-7 хоног буюу 7 сарын 1 гэхэд дахиад 700 петахеш хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Эхний 480 петахешийг бол биднес жилийн өмнө төлбөрөөр төлсөн боловч одоогоор холбогдоогүй байна. Энэ бол одоо биднесийн одоо гайхшруулж байгаа уучлалт их гуйж байна. Яагаад одоо хүртэл энэ хүчин чадал холбогдоогүй байна гэдэг ингээд байнга асууж байгаа. Сүүлийн 4 жилийн BitClub-ын түүхэнд бол янз бүрийн хүмүүс 3 дахь этгээдүүдтэй бол гэрээ хийж исэн. Энэ гэрээ бол мэдээж хоёр талаас хариуцлага үүргээ заасан тэм гэрээ байдаг. BitClub Network бол 100% байнга өөрийнхөө үүргийг гүйцэтгэж ирсэн байгаа. Гэрээн дээр тусгацсан үүргээ бол 100% биелүүлж байсан. За би 100% өөрийнхөө үүргийг гэрээнд заасан үүргийг биелүүлдэг тийм хүмүүстэй бол таарч байгаагүй. Бид бол яг үүргийнхээ дагуу төлбөрөө төлдөг. Гэрээний нөгөө тал бол үүргээ биелүүлэхгүйгээс болоод бид одоо худалч юм шиг харагдаж байна. 9-10 сарын үед бол бүх хүмүүсийн хүлээж авснаас илүү өсөлттэй байсан BitClub. Энэ үед бол биткойн майнинг төхөөрөмж үйлдвэрлэдэг компаниуд бол өөрсдийнхөө үнийг нэмсэн. Ингэснээр бол маш их эрэлт үүссэн. За ойрын хугацаанд бол бүх зүйл бидэнд ашигтайгаа ирэх байх гэж бодож байна. Бид бол хүчин чадлаа нэмнэ гэж амласан боловч одоо нэмэгдэхгүй байгаад байгаа. За энэ бол өнөөдөр байгаа мэдээнүүдээс хамгийн муу. Бусдууд нь бол их сайн мэдээ байна. За биднес бол нэг тооцоосон өдөр байгаа. Гэхдээ программистууд бол жоохон худлаа яриад байдаг. За би шинэ сайт, шинэ видео, шинэ back office ажлын талбарыг гүйцсэн. Маш олон хэл дээр бол бичигдсэн байгаа. Тэд бол видео сайт, ажлын талбар 7 сарын 1-нд
ажиллагаанд орно гэж хэлсэн байгаа. За та бүгдийн зарим нь бол бидэнтэй 2 жил ажиллаж байгаа. Тэгсэн ч гэсэн 4 жилийн өмнө бол зарим нэг нь байгаагүй. 2 жилийн өмнө бол эхэлсэн хүмүүс бол бидэнтэй зарим нэг хүндрэлийг цугдавж туулсан. Олон компанийн сайтууд одоо байхгүй болоод буцааж сэргээгддэг. 1-2 удаа манай сайт л 7-10 хоногийн хугацаатай тасарсан боловч буцаад ажилласан. Ажиллаагүй хугацааныхаа бол урамшуул эднүсийг бол нөхж олгож байсан. Ямар нэгэн хүндрэлтэй асуудлыг бид нүс шийдээд цаашаа ингэж явж идэг. За шинэ хүмүүс жишээ нь 6 сарын өмнө ч юм уу энэ бизнест хэлсэн хүмүүс яагаад ингэж их хугацаа авдээ, яагаад энэ хүчин чадал нэмэгдэхгүй байна, энэ пирамид скамтай ижилх юм уу гэд ингэж ярьдаг. Харин биднээсээ 2-3 жил ажилласан хүмүүс бол зүгээрээ тайвшир иймэрхүү юм байдаг. Бүгдээрээ ингэж эргээд хэвийн байдалд орно гэд ингэж ярьдаг. Бүх төлбөр тооцоо хийдэг сайд, тусалцаа хийдэг зүйлүүд бол одоо хэвийн ажиллана. Тэгээд 2-3 сар одоо энэ дээр ажилласны дараа эн чинь нэр үнэхээр ажилтсан байна, болтын байна гэдэг ийм ойлголтоо сэтгэгдэлтэй болдог. За одоо бүх зүйл хэлбэр амар болоход бол маш бага хугацаа үлдэж байна. За энэ бол яг уул руу дуугаар гарч байгаа ажил л дээ. Бид бол бараг орой дээр нь гараад ирсэн. Цаашаа уулнаас уруудна гэсэн үг. Уруудж байхдаа ижилхэн. Та бүгд одоо invoice CoinPay-тэй холбогдож авч байгааг бол ажигласан те. Зарим нэг нь бол биткойноор төлбөрдүүлж болно, биткойн кэшээр төлж болно. Нөгөө нэг хэсэг нь эфиремээр төлж болно. Та бол олон янзын систем ашиглаж төлж болж байгаа. Энэ бол CoinPay систем ажиллагаанд орсон гэсэн үг байна. Одоо манад бол бүгд бүтэн баг ажиллаж байгаа. Юун дээр ажиллаж байгаа гэхэлэр ингээд за CoinPay гэж үеийн CryptoValute гэж үеийн CoinPay өөрийнх нь бизнестэй яаж холбох уу? Системийг яаж хэлбэршүүлэх үү гэдэг тал дээр ажиллаж байна. Visa ч юм уу MasterCard-та төстөгөр CoinPay ажиллаад эхэлсэн байгаа. Энэ бол маш энгийн бөгөөд ашиглахад хэлбэр байгаа. Бусад бизнесийг бол биднээс CoinPay-тэй бас холбох тал дээр ажиллаж байгаа. Хэрвээ та CoinPay өөрийнхөө бизнест холбох юм бол банк гүйлгээ бүрээс нь бол одоо ашиг авах боломжтой. За криптовалютын гол санаа бол цаас мөнгнөөс бол зайлсхийх тийм агуулсан байдаг. Бидэнд бол криптовалютаар ингээд бараа үйлчлэгээ бүх дэлхийд даяараа аваад ашиглах юм бол цаас мөнгө хэрэггүй болно. Криптовалютаараа бүх төлбөр үйлчлэгээ хийх болно. Бидэнд бас зөндөө олон гүйцэтгэх даалгавар байна. Одоо бол энд бас дурдах шаардлагагүй тийм олон даалгавар байгаа. Үүнийг бол та нар зөвөр ойлгох хэрэгтэй. Бид бол зөвхөн майнинг хийдэг компани биш. Та нарын дотор би 2 жилийн өмнө хамтарч ажилласан хүмүүсийг харж байна. Энэ дунд бол сайтан мультимиллионер болсон хүмүүс ч байгаа. Энэ үйл ажиллагаан дээр та нар өөрсдөө сайтан болох зорилготой ирсэн гэдгийг бодож байна.
4 жилийн өмнө биднээс BitClub network-ыг эхлүүлээд ажиллаж хахад $1,200 байсан. Ханшин унаад $500 дээр ирж байсан. Тэгээд бүр доошлоод $200 хүртэл ханш унсан. Би презентац үйл ажиллагааг бол өдөр болгон хийдэг байсан. Энэ ажлаа бол жил хагас бол явуулж ирсэн, өдөр болгон презентац хийж. Энэ хугацаанд бол биткойн бол унаад лсэн. Унсаар байгаад $200 хавцаа тогтсон. Бүх презентацийн дараа би асуудаг байсан л да. Танд ямар нэгэн асуулт байна уу гэд асуухад өдөр болгон нэг л асуудаг байсан. Биткойн 1200 яжгаад 200 болсон шүү дээ. Энэ биткойн яач вэ гэдэг ингээд хүмүүс асуудаг. Өдөр болгон л энэ асуултыг асуудаг. За би график дээр эргэж очиод $1-оос $30 хүртэл өссөн график үзүүлдэг. Буцаад унсан $3 хүртэл унсан. Гэтэл зарим нэг хүмүүс биткойн юу болчихвоо? За одоо би биткойныг хямдхан худалдаж авах юм байна гэд ингэж ярьдаг. Дараа нь жигд биткойн удаан $20 хүртэл өссөн. Тэгээд $200 хүртэл өссөн. Буцаад $30 хүртэл унчиж байгаа. Зарим нэг хүмүүс биткойн яач вэ гэдээ асуудаг. За би одоо дахиад зарим нэг нь болохоор бид одоо дахиад хямдхан биткойныг худалдаж авах боломжтой боллоо гэж ярьдаг. Жинхэнэ 1200 өрөөд өсөж жоод $20,000 хүрсэн. Унсан. Энэ тохиолдол болгонд зарим нэг хүмүүсийн биткойн юу болчихоо гэдэг. Зарим нэг хүмүүс нь болохоор би одоо хямдхан худалдаж авах юм байна гэдэг ингээд хоёр төрлийн хүмүүс байдаг. Урагшаа юу вэ? $200 тавихад би бол өдөр болгон презентац явуулдаг байсан. Утсан дээр биткойны ханшийг үзүүлдэг байлаа. Би тайлбарласан л да. Өнөөдөр биткойн $200 байна. Бид бүгд хүлээх хэрэгтэй $10,000 хүрнэ. $10,000 хүрсэн үед бол би $200 багт яагаад ингэж сайн ажиллаагүй юм бэ гэд харамсах тийм асуудал гарч ирсэн. Бид бол технологид итгэж ирсэн учраас 10,000 хүрнэ. Тэрнээс дээшээ өснө гэж бол итгэлтэй байсан. Бидний түнд 100 хүмүүс бол маш их эрчимтэй шаргуу ажиллаж ирсэн. Биткойн гэж юу юм бэ? Презентац тавьж ирсэн. Уулзалт хийдэг, өдөр болгон презентац уулзалт гэж явж ирсэн. Бидний түнд бол 100 мянгаар нь биткойныг цуглуулсан хүмүүс байдаг. 2017 онд огцом ханш өсөж 20,000 хүрэхэд бол BitClub байсан хүмүүсээс маш олон хүн саятангууд болсон, мултимиллионерүүд болсон. Хэрв та ямар нэгэн компани одоо сүлжээний компани уулзалтанд 4 жилийн өмнө очсон бол тэр дундаас нэг 2-3 хүн ч юм уу саятан болсон байхыг харна. Манад бол хэд хэдэн биш, хэдэн 100 хүн өнөөдөр бол $50,000 илүү орлоготой байгаа. За та бүгд түнд шинэ хүмүүс яж магадгүй. За энэ түүхийг ойлгуулахын тулд би яриа. 20,000 хүртэл өссөн байна. Одоо $6,500 хүртэл унтсан байна. За биткойн яач вэ гэл ингээд асуудаг. Зарим нь хөх гэл хүсээ ачаад. За биткойныг ярихын зэрэгцээ би биткойн, кэш, эфириум эднүсийг бас ярьдаг. Энэ бүгд бол хамтдаа ингээд хөгжиж байгаа.
биткойн 50,000, 100,000 доллар, 200,000 доллар хүрнэ. Энэ бол зүгээр цаг хугацааны асуудал байгаа. BitClub-ийн хувьд бол ханш үсгэд борлуулалт нь ихсдэг. Ханш унахад борлуулалт буудаг. Энэ бол буруу ойлголт байгаа. Та бүгд бол ханш унах тусам маш их биткойн кэш авч байгаа. Шимтгэлээ харж байгаа та биткойн юм уу, биткойн кэш юм уу, эфириум авах юм уу өөртөө тоцч болно. Биткойн кэш бол биткойны түүхийг давтна гэж бодож байна. 5,000, 10,000, 20,000 хүрнэ. За одоо та өдөр 4 цикл авч байгаа бол 1 биткойн кэш авч яах гэсэн үг л дээ. Ихэнх хүмүүс ингээд яг ингэж боддог. Би энэ бодлол аль дээр хайсан. Ихэнх хүмүүс болохоор би өнөөдөр 800 доллар олж байна гэж ойлгоод байдаг. Биткойн кэш бол 10,000 доллар хүрнэ. Та өнөөдөр 800 доллар биш 10,000 доллар олж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Манад бол олон мега монструуд байдаг. 100,000 доллар, 200,000 долларын машин авдаг, 100,000 долларын цаг, 500,000 долларын байшинтай, хувийн онгоцтой. Энэ бүх хүмүүс яаж энд хүрснийг бол та нар ойлгох ёстой. 200 доллартай байсан тухайн үед. Тэгэхэд хүмүүс нэг циклд 200 доллар олж исэн. Зарим нь 10 цикл өдөрт хийж олж исэн. Бид бол бити биткойноо зараараа, биткойноо хадгал гэж ярьдаг байсан. Биткойн гэтэл 100-аас 1000, 15,000, 20,000 доллар хүртэл өссөн. Маш олон хүмүүс мультимиллионерүүд өссөн. Тэд одоо 50,000 долларын цаг харчаад энэ чинь 2.5 биткойн штэ гэдэг ингээд ярьж байгаа. 3 жилийн дараа хүмүүс шинээр BitClub нэгтгэхэд та бүгдийг хараад нэг циклд хэдчнээ биткойн кэш авч ирсэн бэ гэдэг ингээд ярих болно. Тэд бол 3 жилийн дараа биткойн кэш маш багыг олно. Бид BitClub-ыг эхэлж явах эхний 3 жилд бол би орон байргүй, нэг газар амьдэрдгүй. Би бол нэг үйл ажиллагаанаас нөгөө үйл ажиллагаа руу хурлаас хурал гээл ингээл маш их явдаг байсан. Өдөрт бол хэд 5, 6 үйл ажиллагаа уулзалтууд болдог байсан. Хичнээн ч үйл ажиллагаа явсныг би сайн санахгүй бол энэ 100,000 тоологдно. Би бол биткойны ханш үсгийг мэдчихсэн. Тийм учраас би биткойныг маш ихээр цуглуулах ёстой гэж боддог байсан. Одоо бол бид биткойны өсөлтийн өмнө байна. Биткойн бол 50,000, 100,000 хүрнэ. Биткойн кэш бол 50, 10, 20, 30,000 хүрнэ. Энэ үйл ажиллагаа бол давтагдана. Яагаад гэвэл энэ зах зээл рүү маш их олон миллиардер санхүүгийн байгууллагууд бол оролцоод эхэлсэн байгаа. Биткойн 100,000, 200,000 хүрсэн үед бол биткойн кэш 50,000, 80,000 хүрнэ. Тэр үед та хэрвээ яг энэ бизнес руу орвол оройтсон байна. Харин одоо бол оройтоогүй 30, 40, 50,000 ч юм уу хэдэн сарын дараа ч юм уу жил хагасны дараа болох магадлалтай. Дараагийн өсөлт болоход та бэлэн байх ёстой. Энд яаж бэлтгэхийг бол би мэдтэн. Ямар аргаар бэлэн байх юм? Маш их том боломж байна өнөөдөр. Агуу том боломж байна. Хүмүүс надаас асуудаг л да яаж баяжчих уу, амжилтанд хүрэх үү гэдэг. Хэрвээ та шинэ хүн бол одоо байгаа цаг үе айгүй чухлаар ойлгох нь гол асуудал.
Та бодож иж магадгүй л дээ. Бид ингээд маш их мөнгө олоо та олохгүй байх гэж бодож байна. Үгүй ээ. Бид таныг та саятан болоход бол бид маш их сонирхолтой байгаа. Яагаад гэвэл та мөнгө олохгүй бол бид мөнгө олдгоо байхгүй юу? Тийм учраас таныг саятан болох хүсэл эрмэлзэлтэй ботход ч бид бас сонирхолтой тийм байна. Миний одоо бодол надыг бас өөрийг айлгаж байна. Өөрийнхөө үзэл бодлыг бусадтай хуваалцсан үг байдаг. Өнгөрсөн 1 сард бид борлуулалтаас 12 саяыг олсон. 11 сард 200 саяыг, 12 сард 200 сая, 1 сард бас 200 сая доллар борлуулалтаас олсон байгаа. Бидэнд одоо шинэ сайт, видео гараад ирэх юм бол юу болно гэж бодохоос би бол айж байна. Маш их өндөр өсөлт гарна. За энэ бол бас их зөв айдас л да. Бид бол өндөр үн тавьсан байгаа. Өндөр зорилго тавьсан байгаа. Тэр зорилготой харьцуулах юм бол биднээсийн хийсэн одоо байгаа байдал бол энсний ширхэгтэй зөөрлж болно. Биднээсийн амжилтанд хүрсэн гол ажил бол зөв үйлдэлийг олон дахин давтсанд байгаа. Хүссэн хэмжээнд олон хүн хүрээсэй гэдгийг хүсэж байгаа. Би бол өмнө хэлжсэн л да би хангалттай мөнгө олсон. Миний одоо амьдралын хүрэлцээр маш их мөнгө бий олсон байгаа. Миний гол зорилго бол 10,000 саятан бидэнтэй зүг манай компанид үүсгэхийг бол хүсэж байна. За энэ бичлэгийг бол Happy 24 нийгэмлэгт зориулж орчууллаа. Анхаарал тавьсанд баярлалаа. Баяр та.